За өнөөдрийн хичээлээр атомын орбитал ба квантын тоонуудын талаар авч үзнэ. Мегмар Сүрэн багш нэнэ. Хичээлийн агуулгын хүрээнд атомын орбитал гэж юу болох, за тэдгээрийг гол туслах соронзон спин квантын тоонууд ашиглан хэрхэн тодорхойлж болдог талаар, за мөн атомын орбитал дахь электронуудыг энергийн диаграмм дээр хэрхэн дүрслэн үзүүлэх вэ? Тэдгээртэй холбоотой бодлого дасгалыг оруулсан. За атомын орбитал гэж юу вэ? За цөмийг тойроод электронууд эргэж байгаа атомын орбиталын дүрслэлийг энд үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл цөмөө тойроод электронууд оршин байж болох хамгийн их магадлалтай орон зайг атомын орбитал гэж хэлэх нэ. За атомын орбиталыг тодорхойлохын тулд квантын дөрвөн тоог ашигладаг байгаа. За эдгээр тооны талаар тус бүрд нь авч үзье. За эдгээр квантын тоонууд нь тус бүрдээ тодорхой утга санаа, мөн үсгэн тэмдэглэгээ болон тоон тэмдэглэгээтэй байдаг. За хамгийн ихний квантын тоон гол квантын тоо буюу үүнийг жижиг n үсгээр тэмдэглэдэг байгаа. За энэ нь электроны хэдэн давхраа байрлаж байгааг зааж өгдөг. Гол квантын тоон 1-7 хүртэл бүхэл тоон утгыг бол авдаг. За жишээлбэл N1 гэвэл электрон 1-р давхраан дээр цөмөөсөө 1-р давхраан дээр оршиж байна гэж үзэх нь. 2 гэвэл цөмөөсөө 2 дахь давхраан дээр оршиж байна. Тэр мэтчлэнгээр 3, 4, 5, 6, 7 ингээд давхраа байрлах боломжтой байна. За эдгээрт харгалзсан энергийн түвшний бас үсгэн тэмдэглэгээ байдаг. За 1-р давхрааг K, 2-р давхрааг L, 3-р давхрааг M, 4-ийг N гэх мэтчлэнгээр тэмдэглэдэг. За тэгвэл 5-р давхраа Ö, 6P, 7Q гэсэн үсгээр тэмдэглэгддэг байна. За тэгвэл тухайн давхраан дээр байх хамгийн их электроны тоог 2n квадрат гэсэн томьёогоор тооцоолно. За жишээлбэл 1-р давхраан дээр n нь нэгтэй тэнцүү учраас 2-ыг үржих 1-ийн квадрат буюу 2 гэсэн хариу гарч ийн. За 2-р давхраан дээр n нь 2-той тэнцүү учраас 2-ыг үржих нь 2-ийн квадрат буюу 8. За тэгвэл энэ мэтчлэнгээр 7-р давхраан дээр 2-ыг үржих нь 7-гийн квадрат ингээд 98 гарсан болох нь харагдаж байна. За өөрөөр хэлбэл гол квантын тоон тухайн электрон цөмөөсөө хэдвэр давхраан дээр байгааг илэрхийлж байна. За атомын орбиталыг илэрхийлдэг 2-р квантын тоон туслах квантын тоо. За үүнийг L үсгээр тэмдэглэнэ. За энэ нь электрон өвлний хэлбэр дүрсийг зааж өгдөг. За туслах квантын тоо буюу L нь 0-оос эхлээд n-ээс хасах 1 гэсэн тоон утгыг авдаг байгаа. За жишээлбэл гол квантын тоо энд 1-ээс 6 хүртэл тэмдэглэгдсэн буюу электроны 6 давхраа байгаагаар дүрслэгдсэн байна. За энэ үед туслах квантын тоон хэрвээ n нь 1 үед туслах квантын тоо L нь тэг гэсэн ганцхан утгыг авч байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ S орбитал гэж бол үзнэ. За энэ нь атом цөмөө тойроод бөмбөрцөг гадаргуу дээр эргэж байгаа болохыг энэ хүү туслах квантын тоо зааж өгч байна. За тэгвэл n нь 2-той тэнцүү буюу 2-той тэнцүү үед туслах квантын тоон за тэг гэсэн утгыг аавна. Тэгээд 2-оос 1 буюу 1 гэсэн ийм 2 салаа утгыг авч байна. За энэ нь 2-р давхраанд 1-р давхрааг бодвол арай их диаметртэй, арай их радиустай тий S орбитал буюу бөмбөрцөг орбитал бас байгаа шүү. За тэгээд тэрхүү диаметртэй дүүцэх гантел хэлбэрийн орбитал бас байгаа гэдгийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл туслах квантын тоо нэг үед аяам гантел хэлбэрийн орбитал дээр электрон байршиж байгааг зааж өгдөг байна. За гол квантын тоо 3 үед туслах квантын тоон тэг 1 2 гэсэн утгуудыг авч байна. За тэгвэл 3-р давхраанд SPD гэсэн 3 орбитал гарч ирж байна. За эдгээр нь 2-р давхрааг бодвол өшөө том диаметртэй S орбитал, бөмбөрцөг орбитал дээр электрон байрлаж байгааг хэлнэ. За мөн 2-р давхраанаас илүү арай том диаметртэй P орбитал оршин байгаа болохыг илэрхийлж байна. За D орбиталыг цэцгийн хэлбэртэй 4 дэлбэтэй цэцгээр дүрсэлж үзүүлдэг байгаа хавтгай дээр. За энд харгалзах туслах квантын тоон 2 гэсэн утга харгалзаж байна. За энэ мэтчлэнгээр гол квантын тоо хоошоо өсгөхөд туслах квантын тоонуудын утга бас нэг-нэгээр өсөж байгаа болох нь харагдаж байна тийм үү? За тэгвэл 3-р давхраан дээр D орбитал гарч ирсэн бол 4 дээр F орбитал, 5 дээр G, 6 дээр H гэх мэт орбиталууд
туслах квантын тоон дээр гарч ирдэг. Гэхдээ FGH гэсэн эдгээр орбиталуудыг хавтгай дээр дүрслэн үзүүлэх боломжгүй байдаг учраас эхний SPD гэсэн эдгээр орбиталуудыг харгалзуулан дүрсээр тэмдэглэдэг байна. За өөрөөр хэлбэл туслах квантын тоон электрон үүлний хэлбэрийг зааж байна. S гэдэг нь бөмбөрцөг орбитал, P гэдэг нь гантел орбитал, D гэдэг нь дөрвөн дэлбэтэй цэцэг гэд хэлбэрийн зааж байна. За тэгвэл тэдгээр харгалзах бас тоон утга байна. Хэрвээ S орбитал дээр электрон эргэж байвал туслах квантын тоотыг P орбитал дээр эргэж байгаа бол туслах квантын тоон 1, харин D орбитал дээр электрон байрлаж байгаа үед туслах квантын тоо 2 гэх мэт утгыг илэрхийлдэг байна. За зураг дээр гол квантын тоо буюу N-с хамаарат туслах квантын тоо L нь ямар утгууд авч болох вэ гэдгийг харуулсан байна. Жишээлбэл N нь 1 байхад L нь тэг, N нь 2 байхад L нь тэг 1 буюу энд SP гэсэн орбиталууд харгалзаж байна. N нь 3 буюу электроны 3 дугаар давхраан дээр 3S, 3P, 3D гэсэн орбиталууд харгалзаж байна. За 3S нь бол бөмбөрцөг орбитал, 3P нь гантел хэлбэртэй орбитал, 3D нь цэцгэн дэлбэтэй орбитал гэдгийг илэрхийлсэн байна. За ингээд 4-р давхраан дээр харин F орбитал гарч ирсэн байна. За энэ нарийн нийлмэл бүтэцтэй хавтгай дээр зурах боломжгүй гэж хэлсэн. За тэгтэл 4-р давхраан дээр гол квантын тоо 4 үед туслах квантын тоо тэг 1, 2, 3 гэсэн ийм 4 утгыг авсан байна. Өөрөөр хэлбэл 4F гэсэн орбиталын хувьд туслах квантын тоо нь 3-тай тэнцүү байна. За 3 дугаар квантын тоо нь соронзон квантын тоо. За үүнийг M-скээр тэмдэглэнэ. За энэ нь тухайн орбитал орон зайд хэдэн чиглэлээр байрлаж байгааг зааж өгдөг. За квантын тоо болгон өөрийн гэсэн тоон утгатай өрсгөн тэмдэглэгээтэй байдаг гэж хэлсэн тийм үү. За тэгвэл энэхүү соронзон квантын тооны тоон утгыг тооцоолохдоо 0-оос эхлээд нэмэх хасах L буюу туслах квантын тоо хүртэлх утгаар тооцдог байна. За жишээлбэл хэрвээ туслах квантын тоо тэгтээ тэнцүү үед энэ нь S орбитал байгаа тийм үү. Энэ үед соронзон квантын тоо буюу M нь бас тэг байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн цөмийг тойроод яг тодорхой радиустай тойрог орон зайд бөмбөлөг гадаргуу бол ганцхан байгаа гэдгийг тодорхойлж байна. Бөмбөрцөг гадаргуу. За тэгвэл штэ бидний хувьд гантел хэлбэрийн орбитал буюу туслах квантын тоо нэгтэй тэнцүү байдаг орбиталын хувьд соронзон квантын тоо нь тгээс эхлээд нэмэх хасах 1 гэсэн тоо утгуудыг авч байна. За энэ нь гантел орбитал орон зайд 3 салаалдаг болохыг илэрхийлж байгаа. За жишээлбэл X тэнхилгийн дагуу PX орбитал энд байна. За Y тэнхилгийн дагуу PY орбитал байна. За дараагийнх нь Z тэнхилгийн дагуу PZ орбиталууд ингэж тус орон зайд байдаг болохыг үзүүлсэн байна. За ингээд эдгээр орбиталууд орон зайд төвөөрөө давхцсан өөр байршилтай гэдгийг соронзон квантын тоо илэрхийлж байна. За тэгвэл хамгийн эхний P орбитал нь орбитал дахь соронзон квантын тоо хасах 1, дараагийн P орбитал дээр соронзон квантын тоо тэг. За энэ тохиолдолд соронзон квантын тоо M нь 1 гэсэн тоо утгыг авах нэ. За тэгвэл вэ штэ D орбитал нь цэцгэн дэлбэтэй 4 тэнцүү цэцгэн дэлбэтэй орбитал байдаг гэж утсан тийм ээ. За тэгэхээр энэ маань орон зайд 5 салаална. Өөрөөр хэлбэл D орбитал дах туслах квантын тоо нь 2 гэсэн утгыг авж байгаа. За энэ D орбитал байгаа үед соронзон квантын тоо маань 0-оос эхлээд нэмэх хасах 2 гэсэн тоо утгуудыг авна. Өөрөөр хэлбэл энэхүү D орбитал дээр хасах 2. За дараагийнх дээр нь нэмэх хасах 1 тийм ээ. За дараагийнх дээр нь тэг соронзон квантын тоо M нь дараагийнх дээр нь 1 хамгийн сүүлийн соронзон квантын тоо нь 2 гэсэн бүхэл тоо утгуудыг авах нь. Тэгтэл л штэ орбиталуудыг дандаа ингэж дүрсээр зурж үзүүлэх нь бол нэлээд төвөгтэй. Ийм учраас нэг орбиталыг нэг дөрвөлжин маягаар тэмдэглэж зургийг маш хялбарчилж ойлгодог. За энэ дээр S орбиталыг дүрслэн үзүүлсэн байна. За тэгтэл P орбитал нь орон зайд X, Y, Z тэнхилгийн дагуу ингэж 3 салаалдаг. Харин цэцгэн дэлбэтэй D орбитал нь орон зайд ингэж 5 салаалдаг болохыг ойлгосон. За тэгвэл штэ ингэж дандаа дүрсээр
зурж үзүүлэх нь нэлээд хүндрэлтэй, бэрхшээлтэй, олон орбиталууд давхцаад аюу зурсан нь мэдэгдэхгүй болж ирдэг. Ийм учраас хялбарчлахын тулд биднэрт соронзон квантын тоо маань хэрэг болж байгаа. Өөрөөр хэлбэл эл тэнцүү, туслах квантын тоо тэгтээ тэнцүү үед m-ийн тэг гэдэг маань бөмбөрцөг гадаргуу дээр электрон эргэж байгааг энэхүү соронзон квантын тоо илэрхийлж байна. За тэгвэл эл нь нэг үед соронзон квантын тоо нь хасах 1 тэг нэмэх 1 гэсэн 3 утгыг авдаг нь. За хасах 1 гэдэг нь x тэнхилгийн дагуу байрласан гантел, тэг гэдэг нь y тэнхилгийн дагуу байрласан гантел, өшөө нэмэх 1 гэдэг нь z тэнхилгийн дагуу гантел хэлбэртэй орбитал байгаа гэдгийг илэрхийлж байна. За энэ мэтчлэнгээр туслах квантын тоо 2 үед соронзон квантын тоо нь хасах 2 хасах 1 тэг нэмэх 1 нэмэх 2 гэдэг утга нь цаанаа d орбиталууд иймэрхүү 5 хэлбэрээр байрлаж байгааг илэрхийлж байна. За тэгвэл f, g, h гэсэн орбиталуудыг хавтгай дээр зурж дүрслэх боломжгүй болохоор тэдгээрийг тоогоор илэрхийлэх нь илүү зохимжтой байна. За жишээлбэл f орбитал буюу туслах квантын тоо 3-та тэнцүү үед соронзон квантын тоо нь хасах 3, хасах 2, хасах 1, тэг 1, 2, 3 гэсэн эдгээр утгуудыг авч байна. Өөрөөр хэлбэл энэ 7 утга байгаа нь 7 орбиталыг илэрхийлнэ гэсэн үг ээ. За өшөө энэхүү соронзон квантын тоог хэлбэрхэн илэрхийлэхийн тулд эдгээр орбиталуудыг нэг орбиталыг нэг дөрвөлжнүүдээр зурж тэмдэглэдэг. За эдгээрийг дараагийнх дээр авч үзнэ. За бөмбөрцөг орбиталыг дүрслэн үзүүлсэн байна. За энэ үед туслах квантын тоо нь тэгтээ тэнцүү, соронзон квантын тоо нь мөн тэгтээ тэнцүү байна гэж үзсэн. За тэгвэл бөмбөрцөг гэж ингэж зурхаасаа илүүтэйгээр нэг дөрвөлжнүүдэнд ингэж зурх нь. За тэгээд энд соронзон квантын тооны утгыг тэмдэглэсэн байна. За туслах квантын тоо нэг үед соронзон квантын тоо хасах 1 тэг 1 гэсэн утгуудыг авсан байна. За энэ p орбиталд харгалзана гэж ярьсан тийм. За тэгвэл px, py, pz эдгээр орбиталуудыг нэг дөрвөлжнүүдээр харгалзуулан тэмдэглээд за энд хамгийн ихнийгт нь хасах 1 тэг 1 гэсэн соронзон квантын тоонуудын утгыг өгсөн байна. За энэ мэтчлэнгээр гол квантын туслах квантын тоо 2 үед соронзон квантын тоо нь 5 салаа утгыг үзүүлнэ. За эндээс өөрөөр хэлбэл 5 ширхэг дөрвөлжин орбиталыг дүрслэн үзүүлсэн байна. За энэ үед соронзон квантын тоо маань хасах 2, хасах 1, тэг 1, 2 гэсэн тоо утгуудыг авсан болохыг зурагт үзүүлсэн байна. За хамгийн сүүлд нь f орбитал дээр туслах квантын тоо нь 3, харин f орбитал дээр соронзон квантын тоо нь 7 ширхэг авах учраас 7 нүдийг дүрслэх ёстой. За туслах квантын тоо 3 үед соронзон квантын тоо нь хасах 3, хасах 2, хасах 1, тэг 1, 2, 3 гэсэн утгуудад харгалзана гэсэн. За ингээд 7 ширхэг утга гарч байгаа буюу 7 ширхэг орбитал байгаа учраас 7 дөрвөлжнүүдийг бол тэмдэглэсэн байна. За энэ дээр f орбиталын хэлбэр дүрсийг ийм нийлмэл бүтцтэй болохыг илэрхийлжээ. За 4-р квантын тоо нь спин квантын тоо. За үүнийг ms гэсэн үсгээр тэмдэглэж байгаа. За энэ нь электронууд цөмөө тойрон эргэх үедээ өөрийнхөө тэнхилгийг аль чиглэлд тойрон эргэж байгааг зааж өгдөг. За спин квантын тоо нэмэх 2-1, хасах 2-1 гэсэн хоёрхан тоо утгыг авдаг байгаа. За спинүүдийг нэг бол дээшээ харсан эсвэл доошоо харсан сумаар зурж тэмдэглэнэ. За гелийн атомын цөмийг харуулсан байна тийм ээ. За цөмөө тойроод 2 электрон эргэж байна. За ингээд энэхүү 2 электрон цөмөө тойрон эргэхээс гадна өөрийнхөө тэнхилгийг бас тойрж эргэж идэг байна. За хэрвээ цагийн зүйний дагуу эргэж байгаа тохиолдолд спинийг нь дээшээ харсан сумаар тэмдэглэдэг байна. За энэ үед спин квантын тооны утга нэмэх 2-1 болох нь. За нөгөө электроны хувьд электрон нь цөмөө тойрон эргэхдээ өөрийнхөө тэнхилгийг цагийн зүйний эсрэг тойрж эргэдэг болох нь. За энэ тохиолдолд спинийг нь доошоо харсан сумаар ингэж тэмдэглэнэ. За энэ үед спин квантын тоо нь хасах 2-1 гэсэн утгыг авах нэ. За хүрснэгтэр спин квантын тооноос бусад
бүх квантын тоонуудын тоо утга болон үсгэн тэмдэглэгийг харуулсан байна. За жишээлбэл гол квантын тоо n нь 1 2 3 гэх мэт электроны давхрааны тоог заажсэн бол тухайн давхраа k l m n гэх мэт үсгээр бол тэмдэглэдэг. За дараагийнх нь туслах квантын тоо буюу l үсгээр тэмдэглэгдсэн байна. За энэ нь электрон үйл орон зайд ямар хэлбэрээр оршин байгааг бол заадаг гэсэн. За l нь тэгтээ тэнцсэн үед s орбитал буюу бөмбөрцөг гадаргуу дээр электрон эргэж байгааг зааж өгч байна. Харин l нь нэгтэй тэнцсэн үед p буюу гантел орбитал дээр тухайн электрон байршиж байгааг зааж өгдөг. За энэ мэтчилгээр 3 дугаар давхраанд бөмбөрцөг гантелээс гадна d орбитал буюу 4 дэлбэтэй цэцгийн орбитал гарч ирсэн байна. За энэ үед туслах квантын тоо l нь 2-той тэнцв. За харин 4-р давхраан дээр SPD орбиталаас гадна F орбитал бол орж ирсэн байна. За энэ нь нарийн нийлмэл бүтэцтэй болохоор хавтгай дээр дүрслэх боломжгүй. Гэхдээ туслах квантын тоо нь 3-тай тэнцүү болох нь харагдаж байна. За ингээд туслах квантын тоотой холбоотойгоор соронзон квантын тооны утгуудыг бол илэрхийлсэн байна. За туслах квантын тоо нэг үед соронзон квантын тэг үед соронзон квантын тоо тэг байна. За энэ нь тухайн диаметртэй радиустай бөмбөрцөг гадаргуу буюу бөмбөрцөг орбитал орон зайд нэг байгаа. За энэхүү нэг орбиталыг нэг дөрвөлжинүүдээр энергийн диаграмм дээр зурж дүрсэлдэг. За ингээд нэгдүгээр давхраан дээр d тал нь 2 электрон байрлах боломжтой гэж үзэж байна. За тэгвэл дараагийн 2 дугаар давхраан дээр туслах квантын тоо тэгтээ тэнцсэн үед соронзон квантын тоо тгээс гадна туслах квантын тоо нэгтэй тэнцсэн үед соронзон квантын тоо маань хасах нэг тэг нэг гэсэн 3 утгатай байгаа. За энэ 3 төрлийн орбитал буюу px, py, pz орбиталуудад харгалзаж байгаа. За тэгвэл энэхүү нэг дөрвөлжинүүдэнд 2 электрон байрлах учраас p орбитал дээр нийтдээ 6 электрон байрлах боломжтой. За ингээ орон зайд p орбитал нь 3 салаалдаг болохыг энд үзүүлсэн байна. За ингээд 2 дугаар давхраан дээр нийтдээ 8 электрон байрлаад дүүрэн гэдгийг бол үзүүлсэн байна. За энэ мэтчилгээр 3 дугаар давхраан дээр s орбиталаас гадна p орбитал за мөн d орбитал бол орж ирсэн байна. За d орбиталын хувьд соронзон квантын тоо нь хасах 2, хасах 1, тэг 1, 2 гэсэн утгуудыг бол авсан болох нь харагдаж байна. За өөрөөр хэлбэл 4 дэлбэтэй тэнцүү 4 дэлбэтэй цэцгийн орбитал орон зайд 5 салаалж байрладаг. За ингээд энэхүү 5 орбитал дээр дээдл нь 2 электрон байрлах учраас нийтдээ d орбитал дээр 10 электрон, p орбитал дээр 6 электрон, s дээр 2 электрон гээд 3 дугаар давхраанд нийтдээ 18 электрон хуваарлагдах боломжтой байна. За харин 4-р давхраан дээр SPD орбиталаас гадна F орбитал орж ирж байна. За F орбиталын хувьд соронзон квантын тоо нь хасах 3 тийм ээ. Тэгээд хасах 2, хасах 1, тэг 1, 2, 3 гэсэн утгыг авах буюу F орбитал нь орон зайд 7 салаасан болох нь харагдаж байна. За ингээд 7 орбитал дээр нийтдээ 2 электрон суугаар 14 электрон суух боломжтой. За тэгвэл p орбитал дээр нийтдээ орон зайд 5 салаасан учраас 10 электрон, p орбитал дээр 6 электрон, s орбитал дээр 2 электрон, өөрөөр хэлбэл 4-р давхраанд нийтдээ 32 электрон хуваарлагдаад дүүрнэ гэдгийг үзүүлсэн байна. За атомын орбиталыг энергийн диаграмм дээр хэрхэн дүрслэхийг харуулсан байна. За энд энергийг багаас нь өсөх дарааллаар байрлуулсан байна. За E үсгээр тухайн орбиталын энергийг үзүүлсэн байна. За 1s орбиталыг нэг дөрвөлжинүүдээр 2s-ийг мөн нэг дөрвөлжинүүдээр гих мэтчлэнгээр тэмдэглэсэн байна. За энэ 2p-д харгалзах орбитал буюу туслах квантын тоо нь нэгтэй тэнцүү орбитал байна. За энд соронзон квантын тоо нь хасах 1, тэг 1 гэсэн утгуудыг бол авч байна. За дараагийн 2p-гээс илүү энергитэй орбитал нь 3s байгаа. За энэ s орбитал учраас нэг дөрвөлжинг тэмдэглэсэн байна. За p орбитал дээр бол орон зайд 3 салаалдаг учраас 3p дээр 3 дөрвөлжинүүд тэмдэглэгдэн гих мэтчлэнгээр энергийн диаграмм дээр дүрсэлдэг. За тэгтэл нь штэ 3D-гээс өмнө 4S орбитал арай бага энергитэй болох нь диаграмм дээр тэмдэглэгдсэн байна. За ингэж энергийн диаграмм дээр орбиталуудыг нэг нэгнүүдээр тэмдэглэхээс гадна үүнийг өшөө илүү хялбарчилж тэмдэглэдэг.
За атомын орбиталын энергийн диаграмм дээр хялбарчилсан тэмдэглэгийг хийхдээ нэг орбиталыг нэг зураасаар зурдаг байна. За жишээлбэл 1s орбитал хамгийн бага энергитэй. За үүний дараа 2s орбитал нь дараагийн энергитэй болж орж ирж байна. За үүний дараагаар 2p орбитал орж ирж байна. За ингээд 3s орбитал орон зайд ганцхан байдаг учраас ганц орбитал бол орж ирсэн байна. За гэтэл 3p орбитал нь 3px, 3py, 3pz гэд салаасан байдаг. За 3p орбиталаас илүү их энергитэй 4s болж орж ирж байна. За 4s дүүргэгдсэний дараа 3d орбитал орж ирнэ. За d орбитал нь 4d-тэй цэцэг орон зай 5 салаалдаг учраас 5 шишиг зураасаар тус орбиталуудыг тэмдэглэн үзүүлсэн байна. За энэ мэтчлэнгээр 3D-гийн дараа 4p орбитал дүүргэгддэг. Дараа нь 5s орбитал дүүргэгдэн гэх мэтчлэнгээр энергийн диаграмм дээр энэхүү тест дарааллыг баримтлан атомын орбиталуудыг дүүргэнэ. За тэгвэл биштэй энэ дээр 3D орбитал дүүргэгдэхээс өмнө яагаад 4s орбитал эхэлж дүүргэгдсэн бэ? За мөн 4f орбиталаас өмнө 5p болон 5s орбиталууд яагаад бага энергитэй байна гэдгийг дараагийн хичээлээр тайлбарлах болно. За холоорын атомын электрон байгууламжийг энергийн диаграмм дээр дүрслэхийн өмнө за холоор маань уйлах системд иймэрхүү байдалтай харагдах нь өөрөөр хэлбэл 17 дахь элемент түүний атом масс нь 35.5. За холоор нэмэх 17 гэсэн цөмтөө за түүнийг тойроод 17 электрон эргэж байгаа. За эдгээр электронуудын электрон байгууламжийг бичгэд 1s дээр 2, 2s дээр 2, 2p дээр 6, 3s дээр 2, 3p 5 гэж орж ирнэ. Өөрөөр хэлбэл электроны 3 давхраатай болох нь харагдаж байна. За нэгдүгээр давхрааны 2 электрон нь s орбитал буюу бөмбөрцөг гадаргуу дээр эргэж байна. За хоёрдугаар давхраан дээр s болон p орбитал байгаа юм байна. За энэ нь хоёр дид түвшин болон салаасан болох нь харагдаж байна. За өөрөөр хэлбэл бөмбөрцөг гадаргуу дээр 2 электрон харин 2px, 2pz, 2py эднэр дээр бол нийтдээ 6 электрон хуваарлагдсан байна. За холоорын атом нь 3 дугаар давхраандаа буюу гадаад давхраандаа нийтдээ 7 электронтой байна. Ийм учраас гаднаас 1 электроныг нэгдүүлэхэд илүү хялбар байх боломжтой. За ингээд холоорын атомыг дандаа ингэж зургаар дүрслэн үзүүлэх нь хэцүү. Тэгвэл ингэж электрон байгууламжийн томьёог бичих нь илүү хялбар болж орж ирж байна тий. За гэтэл электрон байгууламжийн томьёог бичгэд энэ 3 дугаар давхраан дээр байгаа p орбитал дээр байгаа 5 электрон нь яг адилхан юм шиг харагдаад байна шүү дээ. Тийм учраас эдгээрийг энергийн диаграмм дээр дүрслэн үзүүлдэг байгаа. За энергийн диаграмм дээр электронуудыг бага энергитэйгээс нь их энергитэй рүү өсөх замаар энергийг нь өсгөх замаар байрлуулна. За өөрөөр хэлбэл 1s дээр байгаа 2 электроныг энд эсрэг спинтэйгээр тэмдэглэсэн байна. За дараа нь 2s дээр байгаа 2 электрон, за 2p дээр байгаа 6 электрон тус тэмдэглэгдсэн байна. За 3s дээр байгаа 2 электрон нь мөн ялгаагүй эсрэг спинтэй за s орбитал дүүрсэн болох нь харагдаж байна. За үүний дараагаар 3p дээр арай дүүрээгүй буюу 1 электрон дутуу, өөрөөр хэлбэл 4 электрон нь хосолсон нэгэн сондоо байна. За энэ сондоо байгаа электрон нь холоорын хувьд 17 дахь электрон болж таарж байна тий. За ингээд энэхүү электронны хувьд квантын дөрвөн тоог нь тодорхойлж үзье. За энэ маань энэ электрон 3 дугаар давхраан дээр байгаа учраас гол квантын тоо нь 3-тай тэнцүү. За тэгвэл энэ электрон p орбитал дээр байгаа учраас туслах квантын тоо 1 болно. Өөрөөр хэлбэл s орбитал дээр туслах квантын тоо тиг, p орбитал дээр 1 байдаг гэж үзсэн тийм ээ. За харин энэ электронны хувьд соронзон квантын тоо нь нэмэх 1 гэдэг утгыг авна. За px 3px, 3py, 3pz гэд орон зайд 3 салаалж байгаа шүү дээ тий. За энэ дээр бол хамгийн ихний 2 хос электроных нь хувьд соронзон квантын тоо нь хасах 1. Дараагийн электронны хувьд тиг. Харин энэ 17 дугаар электронны хувьд нэмэх 1 болж орж ирсэн байна шүү дээ. За тэгээд энэ холоорын энэ 17 дахь электроныг дээшээ харсан сумаар тэмдэглэсэн учраас энэхүү электрон нь цөмөө тойрон эргэхдээ өөрийнхөө тэнхлэгийг нар зөв буюу цагийн зүйний дагуу эргэж байгаа гэдэг утгаараа спин квантын тоог нэмэх 2-1 гэдэг утгыг харгалзуулсан байна. За энэ мэтчлэнгээр холоорын бүх электронуудыг 4 квантын тоогоор илэрхийлэх боломжтой. За мөн бусад атомынхаг ч гэсэн ингэж илэрхийлэх боломжтой.
За атомын орбиталыг квантын тоогоор хэрхэн илэрхийлэх вэ гэсэн хичээлийг үзэж танилцлаа. За одоо дараах бодлого тасгалыг ажиллаарай. За үүнд нэгдүгüүрт нь натрийн атомын 11-р электроны хувьд квантын дөрвөн тоо ямар утгатай байх вэ? За мөн натрийн атомын электронуудыг энергийн диаграммаар дүрслэн зургаарай. За хоёрдугаарт нь гелийн атомын электронуудын квантын бүх тоонуудыг тодорхойлж энергийн диаграммаар дүрслэн үзүүлээрэй. За гуравдугаарт нь натрийн атомын нэгэн электроны хувьд квантын тоонууд дараах утгатай байсан бол хэддүгээр электрон болохыг тодорхойлоорой. За гол квантын тоон 2, туслах квантын тоон 1, соронзон квантын тоон нэмэх 1, спин квантын тоон хасах 2-ны 1 байна. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Мягмар сүрэн багш нь байлаа.